хадгалж үдээ хийх зорилготой сайхан бүтээн байгуулалтыг хийгээд өнөөдөр хүрсэн. За өнөөдөр бас манай Алан эрдэнэ сумын хөрөнгөнд Монгол улсын соёлын баяр зөвлөлт Жамцын Бадраагаан одоо Бадраагаан агсны одоо түүх дурсгалыг одоо Алан эрдэнэ сумынхаа музейд одоо байрлуулахаар бэлтгэсэн байна. Тэгээд өнөөдрийн бас энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Номхон зам олондоо бас баярлалаа. Мөн энэ орон нутгийн судлага музей танхимыг одоо сайхан тогтчуулж бас нэг үзэж харах хэрэгтэй болгож байгаа нийт одоо соёлын төвийн хамт олон мөн одоо засаг даргын төвийн цагийн дарга даваа бас баярлалаа илэрхийлье. Ингээд цаашдаа улам сайхан өргөжүүлээд улам сайхан сум орны ба алдар нэртэй гавьяатай усуудыг одоо орон нутгийнхаа музейд одоо алдаршуулж байхын ерөөдийн хөргөнд дэвшүүлээд өнөөдрийн үйл ажиллагааг албан ёсоор нээсдэг мэдгдээ. За сабацано отын дөмөнд энэ өдрийн мэндийг хөргөнд дэвшүүлье. За өнөөдөр манай бас сумд бас нэг онцлог үйл явдал болж байгаагийн нэг бол энэ сумын орон нутгийн судлах танхимд бас энэ Алан эрдэнэ сумд ажиллаж амьдарчсэн сууд хүмүүсийн алдрыг хөгжүүлэх, алдаршуулах ийм одоо ажлуудын маань нэг бас хийгдэж байна. Бид бас энэ ажлыг үе шаттайгаар хийж ирсэн. Ахмад ажлын одоо алдрыг хөгжүүлсэн бол өнгөрөх жил Алан эрдэнэ сумаас төрөн гарсан хурандаа нарыг хүн одоо алдаршуулсан байж байгаа. За тэгвэл өнөөдөр бас энэ одоо нэг хүн суулгын Жамцын Бадраагаан агсны бас өргөжүүлж сумын төрөлсөнийхаа төвд 100 жилийн аргаар явуулсан нэгэн одоо юуг нь одоо үзмэр тийм ээ алдаршуулгын зүйлүүдийг хийсэн юм сайн болж байна гэж бодож байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн та бүхэнд баярлалаа. За санаа танд үргэлжлэн ирсэн бүгдийн хаан алууч спорт мөрч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргүүлье. За өнөөдөр бас хүмүүний амжилт төвийг энэ шүтэн болгож нутагтаа заахын ажлыг эхлүүлж байна. За би одоо сэтгэлээр өөрийн бодлоор ярьчих байлаа. Бас энэ том хүний одоо асуудлыг бас сэтгэлийн болон одоо үгийн алдаа гаргачихвээ гэж имэж за бичгээр одоо бас энэ хүний намтар төвийг Алан эрдэнэтэй ямар очир холбоотой юм бэ? Монголын ард түмэнтэй ямар очир холбоотой юм бэ? Монголын тусгай тогтмол Монголын хөгжил зэвсгэлд ямар хөв нэмэр оруулсан бэ гэдгийг бол тайлбарлахаар бас ингэж бэлдэж ирсэн байгаамаа. За энийг одоо та бүхэнд уншиж тайлж байна. Монгол улсын урлагийн соёл нэр зүтгэлт элэг зүйч, судлаач, орчуулагч, зорилго найрагч Монгол улсын урлагийн соёлын гавь зүтгэлтэн Жамцын Бадраагаан Алан эрдэнэ сумын хараад Монгол улсын гавь дэвч эмэгтэйчүүдийн хэмж ханд болын бадарчийн дурсгалыг мөнгөжүүлж шүтэн болгон залах гэж байгаадаа маш их баяртай байна. Энэ өдөр гайхамшигтай сайхан өдөр байна. Их хүмүүн бүтээлээр Монгол улс төлөвлөгүй Монгол туурхдаг бүхэнтэй 100 жилийн дараач мөнхөд Монголын ард түмэнтэй зөв хайрлан дурлаж, омогшин гайхуулж, урам зориг, аз жаргал, ухаарал, эх оромж үзэл бүхнийг хайрласаар байх нь үний юм аа. Монгол улсын хөдөлмөрийн баатар өвчмөн зохиолч Жамцын Бадраагаан гүрэлтэхдээ говийн догшин өдөрт данжин харамж яваадаа дүүч хүн хэмээн үнсэн байдаг юм аа. Монгол улсын гавьяа дэвч Бадарчгаа өөрийн хань Бадраагаан өвийг Монгол улс өвлөнөө гэж гэрээссэн байгаа. Ийд Монгол улсын өнцөг болон бүрд ховдын хязгаарлаж, дорнодын уудад алдаж Монгол хүн бүр үүсэх болноо. Бадраагаан 1924 онд Өсгөл аймгийн Бүрэн хаан сумын Жалханцыг хүрээд төрсөн байна. 1950 онд Монгол улсын их сургуулийн хэл бичиг утга зохиолын мэргэжлээд өгсөн. 1958 онд Энэтхэгийн дээдлийн хотдох Энэтхэгийн соёлыг судлах олон улсын хүрээлэнд хиндийн санскрит хэлний чиглэлээр суралцсан.
1956 онд хөгжмийн нэр томьёо болон Монголын ардын хөгжим сэдэв судалгааны бүтээл дууны яруу найргийн 300 орчим бүтээл төрөж уяхан хорвоо хань чанар нэрд нэмэгдэхэд нөлөөсөн байна. Халуун хэлгийн нутаг дуу нь хотдугаар дууны мандаа дуугаар өргөдөлдөн гэрэл төшөө боссон байна. Монголын ардын дуу хөгжмийн түүх боломжлол ондын асуудлаар 63 шүүмж өгүүлбэж дэвтүүлсэн байна. Сүнжтмаа дууд бүжгийн цомнод 10 гаруй найрал бүтээсний зэрэгцээ Орос, Итали, Хинди хэлнээс таагуурын өргөдлийн дуулал, цусан тахилга, жүжигний уран сайхны кино, дууны шүлэг олныг орчуулжээ. Бадрава Монголын дуурийн цомнод орчуулгын анх хэвлүүлж, зарчмыг тогтоож, Евгений Онегны хүсэн дагин тоосгоо зэрэг дуурийн орчуулга хийхдээ дуул явцад үгээр зөв дуулах, Монгол хэлээр дуулахад онцгой анхаарч улмаар хэл зарчмыг нийтийн дунд тууштай төвлөрсөн байна. Үндэсний дуу хөгжмийн төмөх эртний сайхан чуулга Монгол Улсын их сургуулийн ардын урлаг сурлын нийгмийн санаачлан үүсгэн байгуулсан Монгол Улсынхаа бүх аймаг сумаар явж ардын бэлэг аяс төрлийг тодруулж содлон сурвалжилж арайд телевизийн нэвтрүүлэг хийж урын санг нь баяжуулахад ухамсар амьдралаа зориулсан байдаг юм а. Үндэсний дуу хөгжмийн төмөх эртний сайхан чуулга Монгол хөөмийн энгийн их шиг цацал уртын дуу зэрэг телевизийн баримт кино зохиол бичсэн нь олон улсын наадмаар тэргүй шагнал үлдчихжээ. Ардын урлагийн чиглэлээр олон улсын наадам симпозиумыг эх орондоо зохион байгуулж гадаадд түгээн дэлгэрүүлэх нэр их ажлыг санаачлан мандайлж гүйцэтгэсэн байна. Манай алгадын сум 6 ясны үлгийн нутгаа ер нь Хүсгэл аймаг Уйлган болон ирчүүд эгийн болон эмгтээчүүд гэж ярихаар нотлогдож байна. Манай нутгийн сайхан бүсгүйчүүдтэй манай нутаг бол сайхан бүсгүйчүүдтэй нутаг юм а. Үүний тод жишээ нь Жамцын Бадрава энэ нутгийн сайхан бүсгүйд дурлаж хайрлан бүх бүтээл бүх амьдралаа зориулж энэ их хүмүүний их бүтээл төрх өвдөл оршил суурийг тавьсан гэхээр хөв тавилан учрал өрөөл юм а гэж өчүүхэн би ойлгож байна. Дүүрнээс чинь туяа цачиж нэгт гибүүднэ. Нүднээс чинь гэрэл ударч тохь тоглоорна. Зүрхэн чинь ямхаа дэлгэрч их харагдана. Зүүдэнд минь наран мандуулж сүл зэрэгэнэ. Аяа уйхан хорон хань миний үзээ. Аяа уцрахын жархан ам буюу жи гэж одоо манай нутгийн зүйлээр зориулж үзсэн байна. Монгол улсын их хүмүүн Жамцар Бадрагийн өв соёл, уламжлал, хэл найруулгын ариун их бүтээл, ардын язгуур урлаг, ардын дуу хөгжим, уран бүтээлийг хойж үүдээ өгдүүлэн үлдээх утга зохиол, хэл их яруу найраг, гадаадын дуулах өвийн орчуулга бүтээлээс суралцах бүх залуус зам болж өөрийн цаг үеэ соён гэрүүлж зогсохгүй ирээдүйн хойшлыг гэрэлтүүлдэг их хүмүүний бүтээлийг алдаршуулах шүтэн дээдэлж утга орондоо залж байгаа минь учиртай авшиг өрөөлтэй үзээ. Энд оролцож байгаа бүх сайхан сэтгэл хүмүүст халахч байна. Сайн сайхан бүхэнд дэлгэрч миний нутгаас олон сайхан их оронч аюулгүй хүмүүс төрөн гарах зам харгуй саа татваргүй байх болтугай. Монгол улсыг монголчуудыг мөн хөгтөнгө ивэж цусан томглох оюун цэцэн сэргэлэн байх болтугай. Баярлалаа та бүхэнд.